Хайрт найзууд минь, загалмай дээр цовдлогдсон Есүс 3 хоногийн дараа дахин амьлсан. Тэгээд дахин амьлсан Есүс шавь нартаа гарч ирэн 40 өдрийн турш хамт байсан. Тэгээд нэгэн өдөр Есүс шавь нартаа Чидүн уул руу дагаж явжээ. Би та нараас хүсэх хамгийн сүүлийн гуйлт байна. Удахгүй би эцгийн байх мөнхийн улс руу очино. Та нар намайг дахин ирэх хүртэл маш олон хүнд сайн мэдээ дамжуул. Сайн мэдээ юу? Тэр чинь юу вэ? Сайн мэдээ бол энэ юм. Есүс миний төлөө загалмай дээр өгсөн. Есүс миний төлөө дахин амьлсан. Энэ сайн мэдээг дэлхийн бүх хүмүүс дамжуулах үед би дахин ирэх болно. Ойлгосон уу? Тийм ээ, ойлголоо. Есүсээ. Гэхдээ Есүсээ, бид өөртөө итгэх хэлгүй байна. Есүс та хамт байхгүй болохоор өөртөө итгэхгүй айсандаа зугтаж магадгүй. Бүү санаа зов. Би та нарт туслах ариун сүнсийг илгээж өгнө. Ариун сүнс та нарт ирэхэд хүчийг та нар олох болно. Тэгснээр та нар дэлхийн төгсгөл хүртэл сайн мэдээг дамжуулж чадна. Тэгээд Есүс гинэт тэнгэрөд өгсөж үүлэн дунд халхагдав. Есүс дахин тэдэнд харагдсангүй. Есүсээ! Гайхсан шавнар тэнгэрөд ширтэн зогсож байв. Тэр үед 2 тэнгэрлэгч гарч ирэн айлдав. Та бүхэн битгий гайхаарай. Тэр тэнгэрөд аваачигдсан шиг дахин ирэх болно. Харин та нар буцаж очиод маш олон хүнд Есүсийн тухай сайн мэдээг тунхаглах тун. Шавь нар нь дахин ирнэ гэсэн Есүсийн амлалтанд итгэн Израиль болон Юда дэлхийн хязгаар хүртэл маш олон хүнд сайн мэдээг тарав. Тэгснээр бид ч гэсэн өнөөдөр Есүст итгэсэн юм. Хайрт найзууд минь, Есүс тийхүү мөнхийн улс руу очсон. Одоо Бурхны баруун гарын суудал залран бидний төлөө залбирч байгаа. Гэхдээ Есүсийн бидэнд өгсөн нэгэн амлалт байсан. Тэр бол дахин ирнэ гэсэн амлалт юм. Яагаад дахин ирэх юм бол? Тэр шүүхээр ирнэ. Бид Бурхны үгэнд сайн итгэсэн эсэх, дуулууртай байсан эсэх, мөргөлдөө сайн суусан уу? Эсвэл бид өөрсдийн дураар үлдэж, дураараа зоргоороо амьдрсан эсхийг шүүхээр ирэх болно. Есүс анхны удаа ирэхдээ бидний нүглийг уучлж, биднийг аврахын тулд ирсэн. Гэхдээ дахин ирэхдээ бидний итгэлийг шүүхээр ирнэ. Энд нэг найз байна. Есүс дахин ирэх өдрийг хүртэл түүнд сайн итгэсэн. Эзний өдөр бүр тасалтгүй бүхий л сэтгэлээрээ мөрөглөө өргөсөн. Үгийн дагуу амьдрах гэж хичээсэн. Мөн ядуу хүмүүс туслаж сайн үйл хийж амьдрсан. Хурдан ирээрээ Есүсээ хэмээн хүлээсэн. Гэхдээ энд өөр нэгэн найз байна. Есүсийн дахин ирэх тэр өдөр болохгүй. Би нэг зүйл бэлдээгүй, дараа ирээрээ. Та нар аль найз нь болмоор байна? Дахин ирэх Есүсийг бэлдэн хүлээн амьдардаг мэргэн ухаантай хүүхэд болно үсттэй. Тэгээд Есүс дахин ирэх тэр өдөр Есүсээ хурдан ирээрээ хэмээн хэлээд Есүс тэврэлдэг хэс шавуугийн хүүхдүүд болохыг та бүхнийг ерөөж байна.